Сайн байна уу? Эцсийн заншилтай сайхан бүхнийг өрөө инх мэдийн учиртай их боллоо бүхнийхээ энэ өдрийн төмөг амар мэндийг айлтган хүндэтгэн ясна мэдчилж байгааг минь энд одоо Улаанбаатарчууд бүгд одоо хогоо энд хайдаг. За утаамай уусан агаарын орчны бохирдол үнэхээр одоо хэцүү ийм газар ус одоо ингээд та бүхэн харж байгаа бах. Өнөөдөр ямар ч хоггүй. За ингээд хогийг одоо ландфилийн аргаар ингээд булшилсан байгаа дарж. За ингээд өнөөдөр энэ 176 га газар талбай дээр одоо бид нар манай байгаль орчин уур ажиллалт өөрчлөлтийн яам манай яамны харьяа одоо ойн газартай хамтраад нийтдээ 800 мянган мод тарих ажлыг өнөөдрөөс ингээд эхлүүлж байна. Тэгээ эн чи одоо нөгөө хогийн цэг байсан газар ийм байж болдгийм байна гэдгийг харуулж байна. За анх одоо тэр үндэсний хөдөлгөөний 2-3 жилийн өмнө эхлүүлж хахад одоо бас л одоо агаарын юм ярьж гэн гэж ярьж идэг байсан үе байгаа шүү дээ. Яаж нэг тэр модыг одоо тарьж чадах юм. Тэгэл ингээд ярьжсэн асуудлууд бий. Тэгвэл одоо өнөөдөр бид бүхэн энэ хугацаанд одоо 120 гаруй сая мод тарьсан. Тарилт ургац одоо 90 гаруй хувьтай байна. Тийм учраас монголчууд үнэхээр бас одоо нэгдэж нийлж хийж чадвал бас болдгийм байна гэдгийг үнэхээр одоо энэ тэрмод үндэсний хөдөлгөөнөөс харуулж байна. Өнөөдөр энэ хүү арга хэмжээнд ер нь бол оролцохгүй байгууллага аж ахуй нэгж иргэн гэж ер нь байхгүй болсон. Нөгөө талаар энэ хугацаанд бид нар мод тарих чи өөрөө зүгээр нэг тариад орхих ус. За бүр дараагийн асуудал 2-3 дахь шатны одоо тарих, арчлах, ургуулах, хамгаалах, хайрлах энэ одоо цогцоор нь хийжээж мод тарьдгийм байна гэдгийг монголчууд бүгд ойлгож ухамсарласан байна. Тэр нь одоо хамгийн чухал гэж би одоо харж байгаа. Тэрнээс одоо хуучных шиг хуучин үйлдэлээр мод тариад орхичдаг байсан. Тэгээ өхүүлээ хаялаа үргүү ажил хийлээ гэж ингэж шүүмжилдэг байсан үе бий. Өнөөдөр бол бид хүн бүгд энэ цогцоор нь тарьж мод одоо ургадгийм байна гэдгээд өнгөрсөн хугацаанд харуулж чадчихээн. Тийм учраас одоо цаашдаа энэ нэг тэрбум мод бол одоо агаарын гэдэг юм уу мөрөөдлийн ажил биш болсон. Бид бүхэн бол хийж чадах юм байна гэдгийг олон улс хүлээн зөвшөөрж нэгдсэн улсны байгууллагын энэ дээрээс энэ санаачлал бол бодит ажил болоход одоо их амархан ойрхон байгаа юм байна гэж ингэж харж хүлээн зөвшөөрж дэмжиж ингэж одоо хамтарч ажиллаж байгаад үнэхээр баяртай байгаа. Тэгээд энэ хүү арга хэмжээнд одоо үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж иргэд маань одоо үнэхээр талархаж хүн юу тарина тийм ургац хурааж авдаг гэж ингэж ярьдаг. Тийм учраас үнэхээр энэ ажил бол анхнаасаа эхлээд зөв байсан юм байна. Байгаль орчноо хамгаалахад үнэхээр мод тарина гэдэг бол үнэхээр чухал юм байна гэдгийг хүн болгон ойлгосон учраас энэ тэр мод үндэсний ажил үнэхээр зөв ажил болжээ. Зөв одоо ажил эхлүүлсэн юм байна. Өнөөдөр үр дүн эхнээсээ харагдаж эхэлж байна. Өвчнөө зөв оншилж чадвал одоо амархан эмчилнэ гэдэг шиг энэ уур амьсгалын өөрчлөлтөд зөв ажил нь бол мод тарих ажил юм байна. Энийг одоо үр дүнтэй хийж чадвал бид нар энэ уур амьсгалын өөрчлөлтөд монголчууд улсаараа бас одоо манлайлал үзүүлж санаачлаа гаргаж ажиллахад одоо бас их одоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх чухал ажил байна гэдгийг одоо би онцлог хэлж байна.